2 жил орчим удаан хүлээсэн ганцаараа өрөвчтэй аялал маань үүгээр эхэлж байна. Энэ өдрийг маш удаан хугацаанд хүлээсэн шүү. Гаргаж өгсөн найзуудаа баярлалаа. За ингээ гараж өгч байгаа найзуудаа баярлалаа. Ловт шүү. За сайн өдрөө. За манайхан байна уу? Би хамгийн анхны ганцаараа өрөвчтэй аяллаараа одоогоос 1 жил 7 сар орчмын өмнө буюу 2020 оны 1 сарын 1-нд Таиланд улс руу 19 настай явж байсан. Тухайн үед нисэх бодлосоо онгоц руугаа орох мөчид маш их хайж, догтолж байсан минь саяхан мэт. Миний хувьд Хөвсгөл аймагт ганц ч таних мэддэг хүн байхгүй байсан билээ. Цоошин ертөнц рүү явж байгаа юм шиг л. Нисэх бодлосоо онгоц руугаа орох мөчид маш их тогтолсон. Хайх, баярлах, догтлох гээд бүхэл мэдрэмжүүд мэдрэгдэж байлаа. За миний дэлхийгээр ганцаараа аялж буй 2 дахь аялал маань яг одоо Мөрөө хотоос эхэлж байна. Тэгээд дөнгөж цай онгоцноосоо буучаад одоо мөрөнгийн төв орж хүнсний ганц 2 ом цоглуулчаад тэгээд хатгал руу явнаа цаашаа. Yeah, let's go. Ингээд 500 г. За бодлого авцсан. Гомонго авцсан. Болмоо. За ингээд дахин бараг дуусчих шиг байна. Яг Хөвсгөл аймгийн Мөрөө хотын яг төвд нь явж байна. Дөнгөж цай хүнсний дэлгүүр ороод хүнсний юмнууд авцсан. Тэгээ одоо хатгал явах машина олчих юм бол замдаа гарлаа. Мөрөн хотоос Хатгал сум руу явах гээд зам дээр гараа өргөө зогсож байтал Чингүү найзтайгаа таарад гэр бүлийнхэнтэй хамт Хатгал сум руу явсан. За ингээд мөрөнгийн хатгалд ирсэн байна. За жолоо Чингүү. Юу дуурайд байна. За ингээд майхнаа бол ерөөхдөө барьцсан. Тэгээд өнгө цай шоко засчаад унтахад ер нь билээ. За өнөөдөр бүр үнэхээр урт өдөр байлаа. Ямар ч байсан явсаар агаад зорьсон газараа бол ирсэн. Уулын цаашаа жанхаар явна гэсэн байсан чинь цаг нэлээ орой болоод өнөөдөртөө бол явж чадсангүй. Тэг яг одоо Хөвсгөл аймгийн Хатгал суманд ирсэн байж байна. Тэгээ далайн эргээсээ нэг ойролцоогоор 10-аас 20 м орчим зайд байрладаг resort дээр ирсэн. Resort-ийн хойд талд модон донд майхнаа барьсан. Гав ганцаархнаа хонохгүй байж байна. Миний хамгийн анхны ганцаараа өрөвчтэй болохоор одоогоос 1 жил 7 сар орчим өмнө буюу 2020 оны 1 сарын 1-нд явжсэн. Тэгээ тухайн үед л одоо өрөвчөндөө хувцас хийгээл тэгэл явжсэн байхгүй юу. Тэгээ одоо болохоор өрөвчөндөө майхан, мишок, газан плетэг, хувцас, камер идэж явах юм, будаа, борц гээд бүх зүйлээ авч явж байгаа. За орооцоо дуусчлаа. Унтахад бэлэн бүгд
бүгдээ энэ бичлэгийг унтах гэж байх үедээ үзчихвэл бүгдээрээ сайхан амраарай. Тэг би одоо яг юу бодож байгаа вэ гэхээр баавгай бас чон битээ гарч ирээсэ. Бороос битээ ороосаа л гэж бодож байна да. За бүгдээрээ сайхан амраарай. Баяртай. За очроос радио 89.3 Хөвсгөл далайн ирэг дээрээс мэдчилж байна. За энд цаг агаар үүлэрхэг жоохон сэрүүхэн бороо орох юм шиг байна. Тэг би өнөөдөр жанхаараа явахаар төлөвлөж байсан боловч дахиад нэг өдөр хойшлоо. Мороор явах гэсэн. Тэг мороор өглөө эртэл явахгүй бол очиж амжихгүй. Тэг одоо 4 цаг болж байгаа болохоор одоо гарлаа гэхэд орой бүр шөнийн 11-12-оос нааш болохоор өнөөдөр бас явж чадхааргүй болж байна. Тэгээ өнөөдөр дахиж нэг хатгал дээр хоноод маргааш өглөө жанхаа руу явахаар боллоо. Энд байгаа ингээд хүмүүсээ харахаар эсвэл найзуудаараа гэр бүлээрээ эсвэл хосоороо аялаад байгаа байхгүй юу? Гэсэн чи би гав ганцаархнаа. Гэтэ гоё нөө. Гав ганцаархнаа. Хоёулаа юм шүү дээ. Өөрөвч таа. Хоёулаа. Йоо. Бороо орно гэж ярьсан юм уу? Ганцаараа өрөвчтэй аяллаа маань 2 дахь өдөр. Энэ 2 өдөр олон хүмүүстэй танилцсаж, найзууд болж, дурсамж 4 өдрүүд үргэлжилж байлаа. За манайхаа. За ингээд ажиллаа. За тэгэхээр хамгаа өгөх юм. Хоёртээс тэгээд манай ийм үзэгдэл байсан юм биш. Хараад би хамаагүй байсаа манайхаа тийм аахгүй. То баярт бэлгэрээ. Заасан. Чимээ 2 хоног зүгээр чимээгийн гэр бүлийнхэнтэй хамт амарчлаа шүү дээ. За. Баяртай. За ингээд Чингүнэгийн гэр бүлийнхэнтэй мөрөнгөөс гарч авах таарад. Тэгээ гэр бүлийнхэнтэй хамт хатгалд ирээд 2 хоног хамт амарчлаа. Хоол моолын нийдээд хамт амьдраад 2 хоног бүр амар гоё амарчлаа. Тэндээс өрөвчөө өрөөл. Чинхээ аялалтаа гарлаа да. За яг одоо хатгалын
Эрэг дээрээс Хүслийн яд руу явах гэж байна. Тэгээ Хүслийн яд орчоод Хүслийн ядаас Жанхаар явна. Тэгээ усан онгоц маань энд ирсэн юм шиг байна. Хүн бүрэл энэ дэлхий дээр цор ганц. Бид бүгд өөрийн гэсэн онцгой гоо сайхан энерги хүн татах өвцтэй билээ. Та хэн нэгнээс илүү бас дутуу биш. Бид ижлэн биш энэ тэнцүү. Яг одоо Хүслийн хатан дээр иржээ. Жир гайхалтай газар байна. Дүнгийн хатгалын эрэг дээрээс Хүслийн яд руу нэг 10-20 минут орчим яваад Хүслийн яд дээр ирчлээ. Тэгээ гадаа миний хамгийн туртай цаг агаар үйлэрхийг уулаараа маанантай харж байна. Дулаахан ч сэрүүхэн ч бүр маш гоё байна. Тэгээ усны өнгө харагдчихвэл үнэхээр гайхалтай. Тэгээ эндээ нэг 30-аас 40 орчим минут байжгаад цаашаа Жанхаар руу явна. Амьдрал хэмээх захи зааргүй их далайд хүн бүрэл өөрийн хүсэл мөрөөдлийн зөв заваа чиглүүлэн сэлвэрдэнэ. Хэдий тэмч үнэн хэрэгтэй бүх зам хаашаач хүрдэггүй. Тэгэхээр хамаг утга учир нь тухайн замаар яаж явхад л оршдог аж. Хэрв та баяр баясгалантайгаар алхаж явбал энэ таны зам. Харин тань таагүй муу байвал хичнээн хол явсан ч байсан өссөн үедээ замаасаа гарах хэрэгтэй. Энэ л таны хамгийн зөв алхам. Хүслийн ядынхаа орой дээр нь гарцаа. Хүслийн яд одоо энд байгаа. Тэгээ Хүслийн ядаасаа жоохон доошоо буугаад яг Далайн эргийнхаа хажууд хатан дээр сууж байна. Гадаа бүр маш их салхитай байна. Дөрөв бороо орох часнаа болоод салхинд үйл нь хөөгдөд бороо орохоо бол үл үзэгдэх асар том далайн хажууд хүн гэдэг үнэхээр өчөөхөн. Аялж байгальтайгаа ойр байх тусам өөрийгөө энэ дэлхийн ертөнцид ямар жижиг нэгэн гэдгийг мэдэрнэ.
ирээд. За дөнгөж цай хүслийн хадаасаа яваад, усан гоцоор яваад жанхаа дээр ирчээ байж байна. Тэгээ энд эренгүүтээ энэ хоёр байдаг амралтын газруудаар хонох газараа судлаа. Тэгээд яг ганцаараа хэлж байгаа хүмүүс зориулсан тийм хостел, хотел байдгүй юм байна. Бүгдээрээ хамгийн багадаа 3-4 хүний, тэгэл 5-6 хүний байшин гэрүүд байд юм байна. Тэгэд одоо хаана хонох уу? Далайн эрэг дээр хонох болох ууг асуусан чинь ой хамгаалагч нэрээд хөөдөг гинэ. Тэгээ шүүнийг гой унтчихсэн чинь хөөвөл над бас хэцүү. Тэгээ шүүн бороо орвол бас бүр хэцүү. Тэгээ одоо ямар ч лээсэн ямар нэгэн газар олж хонох хэрэгтэй. Өнөөдрийн цагаар дээр бороо тавьсан. За гараад ирнэз мэ. За эндээ хонохоор боллоо. Тэгээ шүн бороотой болохоор ямар нэгэн газар олж хонох хэрэгтэй. Далайн эрэг дээр хонлоо гэж бодоход бороо орвол тэгээд өглөө далайн дууд майхан сам автагаа орцсон. Сууж авах вэ гэдгээс айгаад эндээ хонохоор шийдлээ. За орой хоолоо хийж иднэ. Одоо орой 11 цаг өнгөрч байна. Тэсээ сакс тоглож жоод хоолоо их юм арчиж. Тэгээд яа тэгээ гадаа хоолоо хийж байгаа гэхээр дотор хийхлээр газан плэдэн маань бензинээр ажилладаг. Тэгээ бензинээр ажилладаг болохоор бас дотор ямар нэг юм асуудал гарвал магадгүй асуудал гарч магадгүй. Ястэ шүү. За одоо борцоо хийгээд борц авсан, удаан авсан, гойм авсан гэдэг гурван юм авсан байна. Тэгээд дандаа шөлтөө хол хийж идэж явах гэж байна. За ингээд орой олон даа. За өнөөдрийн орой болохоор удаатай шүл, удаатай борцтой шүл. Миний ис хоолыг амарч үзсэн юм бол үнэхээр азтай хүмүүс байх хэрэгтэй. Ийм гоё хамттай бол. Далайн эрэг дээр өөрөө хоол игээд гав ганцаархнаа идэх мэдрэмж бас гоё. Тийм нэг мэдрэмж. Гав ганцаархнаа. За баяртай. Тэр дөнгөж цай. Орцоогээ бослогчаад тэг гоймонгоо хийчээд давсаа хийгсэн чи давсаа мартсан байдیں۔ Тэгэд хажуу талд амарч байгаа хүмүүсээс давс гуугаад тэг давс суусан чи эхлээд нөө ингээд давс хамаагүй хүнд өгч болохгүй гэж хэлээд тэгэхээр нөө за гэж бодсон чи наад тоглосон юм аа гайг байх авчих гээд тэгээ нэг давс олж авсан ш нэрээ дахиад нэг хэлхээ мартчих. Сая хоолоо хийж гад ёо яг хоолоо авах гээд дайжгаа камера авах гэсэн чинь хөлөөрөө хоолоо асгачтэй. Ёо тэгээд би яг тал хоол идсэн шүү дээ яг үнэндээ. Амар жижигхэн талаас таваар тэгээд асгасан хоолыг харах. Ёо ямар аз хүн бэ? Харагч нь уу? Ёо одоо цэвэрлээ да. Хүмүүс ингээд анх удаа энэ плейтхэн дээр хоол хийж үзэж байгаа. Дээрээс нь ингээ хээр тал. Хээрч хааш юм. Ингээ гам зарахнаа баг хөдөө ингээ анх удаа хоол хийж үзлээ. Анхны бүтлгүүдх тохиолдол бас байна сте. Тал хоол идсэн. Цацсангүй.
дахиж хоол асахгүй. За би унтлаа.